Сонсогч та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Өнөөдрийн дугаараар Сүхбаатарын аймгийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах дасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Бэхот оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу бүгдд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв маань залилах гэмт хэргийн жишээнүүд буюу кейсүүдийн талаар ярилцсанаа. Тэгээд ямар залилах гэмт хэргийн төрлүүд нь явагдаад байгаа юм бэ? Яг болсон тохиолдлуудыг та бүхэнд сонирхолтой хэлбэрээр ярьж өгөх болно. Тиймээс та бүхэн маш сайхан анхааралтай сонсоорой гэж хүсэж байна. За та ерөнхийдөө эхнийхээ кейсийг явуучих уу те. Сүүлийн үед нөгөө захим хэрэглээ хүн болгон гар утстай болцсон. Тэгэхээр захим хэрэглээгээ дагаад энэ төрлийн гэмт хэргийн ер нь гарт айгу өсөх хандлагатай байгаа тийм. Тэгээ жил болгон 12-ны 3-аас 6 сарын давтамжтайгаар өөрчлөгдөд энийг тогтмол аргаар бишүүлчихэд байна. Сүүлийн үед нэг иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарч ирж байна. Манайхаа ярьдэн штэ Facebook-ээр найзууд олоод за нэг 5000 найз болохоор тэрнээс дэс найзын хүсэлт авах ойчдаг. За тэгээд ер нь нөгөө найзууд болоод эхлэхээр таньж мэддэг хүмүүс их болоод гэдэг юм уу. Тэгэнгүүт яг адилхан нэртэй цэг даслал нь хүртэл яг адилхан. За Facebook-ийн зураг бас яг адилхан. Тим Facebook шинээр нээж. Тэгээд өөрийнх нь Facebook дээр байдаг зурган дээр нь лайк дардаг гэдэг юм уу, бундан дарсан ойр дотны гэх юм уу, тийм хүмүүсийг нь яг найзын хүсэлт явуулаад тэгээд тийм хүмүүсээс нь мөнгө нэхэд тэдэнд өгөх хэрэгтэй байна гэдэг байдлаар мөнгө асууж тэнгууд нөгөө хүмүүс нь мөнгө шилжүүлсэн байдлаар юм хөдөлгөөний зайлшгүй гэмтэр бас дийлэхтэй гарч ирж байна. За ерөнхийдөө миний ойлгож байгаагаар бол шинэ миний Facebook хаягийг яг ижлэлнээр дөөрэ гаад ижлэх нь зураг тавиад тэгээд миний Facebook руу орж ямар нэгэн байдлаар орж харж аваад миний зурган дээр зүрх дарах юм дотны хүмүүс байгаа нь шүү дээ тийм үү. Тиймэрхүү байдлаар ингээ харж аваад тэднэр лөө найзын хүсэлт явуулаад яг миний өмнө чат бичих гэсэн үг те. Бичээд яаралтай мөнгөний хэрэг байна ороо хийчих маргааш хийчих гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар мөнгө цаас авдаг тэр төрлийн зээл их чинь гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол яг зөв. Тэгэнгүүт зарим хүмүүсээс нь болохоор ятгах гэдэг юм уу тийм байдлаар за би нэг 500 сая төгрөг авчаад нэг 30 минутын дараа 600 сая төгрөг болоод өгчээ. За би ийм яаралтай мөнгөний хэрэгц яг зээл хаажаад буцаагаад 100 сая төгрөг нэмээд өгчээ гэдэг байдлаар бас айгүй их хандаа. Тэгэнгүүт тэр болгон дээр нь хүмүүс гинэн гэдэг юм итгэмтгий байдлаасаа болоод за манай энэ маань өгчихгүй л гэдэг. Яг үндэ цаана шал өөр хүн байж байгаа. Тэгэхээр бид нар яг яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ? Хэрэг тиймэрхүү чат мессеж ирэх юм бол би яг ямар хөө арга хэмжээ авах ёстой? Энэ талаар та нэг зөвлөгөө өгч. Энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх шаардлагатай шалтгаан нөхцөлийг гэвэл эхний ээлжинд хүмүүс өөрсдөө санамсаргүй байдлаасаа болоод за нөгөө хууч нэг хүмүүсийн бичдэг байсан харьцдаг чатнасаа шал өөр арга барил. Дандаа кирилл үсгээр бичдэг гэж гинт монголоор бичээд ороод ирж байгаа. Жишээ нэгдүгээр тэрэн дээр нь анхаарал хандуулж болж байна. За хоёр дахь нь болохоор бат гэж надаас мөнгө асууж надаас мөнгө авах зүйл яг бат гэдэг хүний данс руу өөрийнх нь данс руу хийх шаардлагатай. За гурав дахь болохоор уцаар залгаад асууж тодруулах хэрэгтэй. За чи надаас 500 сая төгрөг асууж байна. Энэ 500 сая төгрөг ингээд юм хэрэглэж байгаа юм ба яасан бэ эсэм бэ гэдэг байдлаар асууж тодруулахгүй бол зөвхөн чатны цаанаас яг харьцаж байгаа бат гэдэг хүн мөн биш гэдгийг бид нар мэдэх тодорхойлох боломжтой байна. Энэ залилах төрлийн гэмт хэрэг тэгэхээр нилээдгөө ихсэж байгаа юм байна. Арга төрөл нь 3-аас 6 сарын хугацаанд өөрчлөгддөг юм байна. За урьдчилан сэргийлэхийн хувьд бол ингээд тухайн хүнийх нь яг данс нь мөн үгүй дээр нэмээд уцаар залгаж заавалж асуух хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө ятгах тусам нягтал гэдэг шиг маш сайн нягтлж ижил мөнгө санхүүгийн харилцаанд орох хэрэгтэй байна гэж ойлголоо. За та дараагийнхаа энэ яг залилах төрлийн ямар төрлийн гэмт хэрэг яваад байна? Хараа өөр төрлийн жишээ яриач. За тэгээд ер нь бол хүмүүс яг ихтгэл үнэмшилтээр л яг энэ залилах төрлийн гэмт хэрэг яг тоглолтууд нэг өрнөд байна. За дараагийнх нь Facebook-ээр найзууд болоод гэдэг юм тодорхой хугацаа өнгөрөөс 1 жил 2 жил болсон юм эсвэл найзуудаас нь судалгаа бүгэлж байгаа маа. Тэгээд энэ судалгаа бүгэлэхэд за утасны дугаар хэрэгтэй байна. За тэгээд та утаснд ямар утасны дугаар дээр байгаа вэ гэдэг ингэнгүүт за тухайн утасны дугаар дээр чинь 6 оронтой код очно. За тэр оронтой кодыг над руу нэг явуулаад өгөөч. За эсвэл байгаль орчны газраас гэдэг юм уу. Энд судалгаа авч яана гэдэг байдлаар 6 оронтой код аваад. За тухайн 6 оронтой кодыг аваад явах вэ гэхээр өөрийнх нь Facebook-ийн нэвтрэх нэр нууц үгийн солилцсон. 6 оронтой кодыг аваад утсан дээрээс. За тэгээд нэвтрэх нэр нууц үгийн солилцсонгоо дээр яах вэ гэхээр нөгөө хүний Facebook-ээр нэвтрээд за энэ дэр бас логик яваад байгаа. Юу вэ гэхээр
10 жилийн хүүхдүүд юм уу эсвэл одоо нэг ахмад насны хүмүүс хоёрын хооронд шал өөр чадар харцдаг. За одоо би 30 гарсан насны орчмын хүнтэй гэхэд би одоо шал өөр харцсан. Эрэгтэй хүнтэй нэг өөр арга барилаар, эмэгтэй хүнтэй бас нэг өөр арга барилаар чадчихж байгаа. За тэгээд би нэг 20 өндрөө бичлээ гэж бодоход 15 өндрөө одоо яг адилхан чад бичээд сүүлийн 5 өнөө болохоор яг хохирогч болгож аваад за нөгөө 5 өнөөсөө би яг адилхан утасны дугаарыг асуугаад утасны дугаар дээр ирсэн 5 оронтой кодыг авчиж. Тэгэхээр би нэг хүний Facebook-ыг аваад тэр хүн дээрээсээ 20 хохирогч байлаа гэж бодоход 15 өнөөс нь мөнгө ихэд тэр хүмүүс тодорхой хугацаанд эдэн өрг шилжүүлж байна. За тэрэн дээрээсээ 5 өндөр нь болохоор зөвхөн мөнгө нэхгүйгээр яг утасны дугаар дээр ирж байгаа кодыг аваад дараагийн хохирогч нарыг бэлтждэг. Ийм байдлаар бүр ингээд нэг аалзны торс сүлжээнд орсон юм байгаа тань л да. За ерөнхийдөө найз босныхаа ард дээрээс одоо ямар нэгэн байдлаар Facebook хаягийн кодыг авч OTP код гэдэг тий одоо утсан дээр очиж тий кодыг аваад нэвтэрч ороод за тэгснийхээ ард дээрээс одоо таньж мэддэг хүмүүс рүү нь одоо янз янзын байдлаар одоо мөнгө нэхэж гин гэсэн үг тийм ээ. Тэгж ойлгож болох уу? За өөр ямар төрлийн жишээ байна? За сүүлийн үед бас санамсаргүй байдлаар гэх юм уу 10 жилийн хүүхдүүд яг энэ зардлах төрлийн гэмтрэг дээр учиргүй хохирогч гэхээсээ илүү юу болж орж ирээд дансаа ашиглуулж орж ирээд байгаа. Энэ нь болохоор юу болоод байна вэ гэхэлэр нэгдүгээр одоо өрх толгоос эмхтэй хүн. За хоёрдугаар болохоор 10 жилийн хүүхдүүд ажилгүй хүмүүс. За иймэрхүү хүмүүс энд нөгөө дансаа залилангийн гэмтрэг дээр дансаа ашиглуулад байгаа. За цагийн ажил гэдэг группүүд байдаг. Маш олон төрлийн групп байгаа. За тэнгууд тэрэн дээр өдрийн 50,000 100,000 төгрөгөөр ажилд авна гэж зар оруулцдаг. За тэнгууд ажлын зарын дагуу холбогдоод ямар ажил вэ? Захимаар хийх боломжтой мүү гэдээ асуунгууд хүмүүсээс за Facebook юу гэх банкных нь нэвтрэх нууц үг нь авчдаг. Тэгээд тухайн Facebook-ыг нэг өдөр ашиглаад 100,000 төгрөг өгнө, 2 өдөр ашиглаад 200,000 төгрөг өгнө гэдэг байдлаар хүмүүсийн дансыг нь аваад тэгээд дансыг ашиглаад байна л да. Энэ болохоор кейсгээсээ илүү нөгөө хохирогч болоод өөрсдөө мэдхгүй гэмтрийн ямар нэгэн байдлаар холбогдогч болоо яваад байгаа. Таны ярьж байгаагаар одоо үзэгдвэл энэ Facebook-ээр нэлээдгүй бас залилах гэмтрийг явагддаг бол та. За ерөнхийдөө иргэдэд хэлэх таны одоо яг гол зөвлөмж санаануудыг бол маш сайн ойлголоо. Энэ төрлийн гэмтрээс иргэдийн одоо ингээд төрөл бүр нь өөр юм байна л да. Яавал яг өрчин сэргийлэх вэ? Одоо шинэ Facebook дээр нөгөө нэг одоо лайв хэлбэрээр залилангууд нэлээдгүй яваад байна гэсэн тийм үү? Одоо нэг хусдаг суглаа, ногоон чулуу зүсдэг. За нөгөө Мянмар улсаас бадмаар шүүр одоо юу ч гаргаж байгаа мэдгүй тиймэрхүү зүйлс явуулж байгаа. Энэ мэтлэнгээр одоо ингээд нэг иргэдийг одоо залилах гэмтрүүл нэлээдгүй явдаг болсон маань. Энэ талаар та нэг одоо нэг жишээ ч гэдэг юм уу, кейс ч гэдэг юм уу те ярьж өгөөч. За тий. Энэ болохоор арга барил нь өөр. Тэгээд дээр нас насны төвшингээр бас арай өөр арга барилтай байдаг. Тэр яг 3 сар юм уу нэг 4 сарын дундчтай яг одоо яг сүүлийн үед болохоор яг нөгөө хустаг суглаа энэ нөгөө лайвууд айгүй хорсроод дэлгэрээд гараад ирлээ л дээ. За тэгээд лайв дээр нь 5-аас 10 минутын одоо нөгөө хүмүүс сонирхоод үзэлтэй штэ. За тэгэнгүүт өөрийнх нь чат руу нөгөө лайв дээрээс нь шууд чат ороод ирж байгаа. За тухайн суглаг та сонирхож байна уу? Сонирхож байвал тэдэн суглаанд тэдэнд өрөв. За 5 суглаанд тэд 10 суглаанд тэд 15 тэд. За 10 суглаа бол 5 суглаа өнгөө гэдэг байдал. За тэгэнгүүт нөгөө суглаанд нь эхний ээлжинд 50 юм уу 100,000 төгрөгөөр орчихно. За тэгээд суглаанд ороо явж байгаа юм. За нөгөө Facebook-ийн хаяглаа. За бата гэдэг юм уу боллоо. Би тэрний энэ хаягнаас чинь за та ингээд азтан болж шүү. Таны суглах хүсэж шүү. За тэдэн дөрөвний азтан боллоо шүү. За тэгээд тухайн мөнгийг нь одоо нөгөө лайв үзэж байхад би өөрийнх нь Facebook нэрийг зарлаад азтан боллоо гэдэг нь нэгдүгээр нөгөө хүн итгэж гин. За тэгэнгүүт хувь чадар орж ирэнгүүтээ за та 60 сая төгрөгийн юм уу 70 сая төгрөгийн азтан болсон байна. За тухайн мөнгийг авахын тулд за та ихлээр нэг 5 сая төгрөг шилжүүлээрэй. За ингэжээс нөгөө таны суглааны ингээд авсан юу чинь баталгаачих юм, эрх чинь баталгаачих юм аа. За тэгээд 5 сая төгрөг шилжүүлж за та байж гараа нөгөө нэг энэ Йоны юм уу валютын зөрүү гарцсан байж. Та нэмээд нэг 5-ыг шилжүүлэх шаардлагатай байна. Манайх шилжүүлэх хийхгүйд заавал энэ нөгөө нэг идэвхжүүлэх код очих хэрэгтэй. Таны утсан дээр очих кодыг наашаа явуулаад өгөөч. Нэмээд 4 сая төгрөг шилжүүлээд өгөөч. За ер нь л нэг 10-аас 15 сая төгрөгийн хохиролтой юмрхүү хөдөлгөөний гэмтрэгүүд үл яг нэг бол лайваас болоод гэсэн суглааны азтангийн лайв дээрээс
огч нар нь орж ирлээ. Нөгөө лайвын суглааны одоо бид нар мөнгөнд харсал та. Таны хэлдгээр 50,000 гарч ордог юм блэ, 100,000 гарч ордог юм блэ, 500,000 төгрөгөөр ч ордог юм байт юм блэ. Тэгээд хожиж байгаа мөнгө нь болонгууд 150 сая төгрөг, 250 сая төгрөг, 550 сая 50 сая төгрөг ч тийм. Хүн итгэмээргүй одоо мөнгөнд түнүүд хэлжээлээ. Гэтэ ерөнхийдөө одоо манай иргэдэн маань одоо ерөн лог гутгаар нь ч гэсэн бодох хэрэгтэй. Тийм их хэмжээний мөнгө одоо юу гэдэг өмнөөс нь 200-300 мянган төгрөг аваад хүнд 100 сая төгрөг, 50 сая төгрөг ингээд бүх хэмжээний одоо боломжтой хүнд тийм лайв хийгээд байна гэж ерөнхийдөө байхгүй л гэж би бол хувьдаа бодож байна л да. Тэгэхээр энэ альва нэгэн зүйлийг бас нэг бодож сонор сэрэмжтэй байх нь чухал юм байна гэж ойлголоо. Залгигч нарын ерөөсөө нөгөө нэг онцлог аргуудг нь болонгууд одоо тэр нөгөө нэг ашиглаад байдаг данс байдаг шүү дээ. Тэр нь одоо яг өөрсдийнх нь данс байдаг болов энэ талаар та нэг мэдээлэл өгөөч. Тий, энэ дээр болохоор манайхан тэгж бодод яг нэг өөрсдийнхөө дансаар авчлаа. За батын дансаар л гардсан. Би энэ хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм чи гэдэг. Тэнгүүд энэ дээр 3 төрлийн 4 төрлийн хүн байт. Нэгдүгээр данс ашиглуулж байгаа нь дөрөвний хэлдгээр нөгөө 10 жилийн хүүхд юм уу нөгөө нэг захимаар ажил хийж байгаа хүмүүс. За хоёрдугаард болохоор тэтгэврт гарсан гэдэг юм одоо тухайн дансыг нэгээ 5-10 жил огт ашиглаагүй өөрөө мартцсан данс байдаг. Тэнгүү тийм данснуудыг сэргээдэг. За гурав дахь нь олонгууд одоо нөгөө архины хамааралтай эсвэл ар гэрийнх нь боломж олцоо байхгүй. Тийм хүмүүсээс за нэг 2 жил арх юм уу 3 жил арх өгөөд тэгээд иргэний үнэлгээг аваад за иргэний үнэлгээн дээр нь 5 юм 10 данс нэ шүү дээ. Одоо бол ер нь манайхны ашигладаг түгээмэл одоо хаан банкн дээр гэд нэг хүн дээдлэн 24 юм 25 данс шүү дээ. Тэгэхээр тухайн данснуудыг ашиглаад за нэг хүний дансаар дор хаяж 3-5 минутын дотор шилжээд 4 юм 5 данс дамжиж яг нэг тухайн очих газар очино. Эсвэл крипто болон OneXBet болоод яг гадаадын зах зээл рүү гараа авчиж. За тэгэхээр ерөнхийдөө энэ крипто OneXBet гэдэг одоо янз янзын гадаадын одоо данс руу дамжиж явчихдаг гэж би ойлголоо. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ хэрэг одоо бүрдэн шалгах ажиллагаа гэдэг юм нэлээд удаашрдаг тий. Зарим ч одоо бүр илэрхэд одоо хохирлоо олж авахд бас хэцүү зүйл юм болов уу гэж би ойлголоо. Тиймээс одоо хамгийн боломжтой арга болонгууд иргэд заллуулахгүй байх. Хамгийн одоо сонор сэрэмжтэй байх нь чухал юм байна гэж ойлголоо зөв үү? За тэгээ та иргэдэд нэг зөвлөмж өгөөч өнөхөд одоо яавал бид нар одоо энэ заллиг гэмтрээс өрцөн сэргийлэх юм бэ? Иргэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Бид бүхэн яг яах хэрэгтэй юм бэ те? Энэ дээр болохоор нэг ийм жишээ өгдөө. За хэрвээ миний карвандээс утсыг зөвшөөрлөгөө олсон бол энэ бол холгоо болоо авчиж. За би карвандээс утсаа өөрөө гаргаж ирээд өөрөө гүйлгийнхаа нууцгүй хийгээд гэдэг юм. Чоожийг гаргаад нөгөө хүнд өгчөж байгаа болохоор энэ үл яг заллих төрлийг гэмтэр рүү ороо авчиж. Өөрөө эхнийхээ үйлдэлийг өөрөө гаргаад өөрөө данснасаа гүйлгийг хийчихэж байна гэсэн хохирч нар. Тэр үрдэл нэтгэл өмчлөө хүмүүст төрүүлчихэж байгаа. Энээс урдсан сэргийлэх арга хэмжээг бол нэгдүгээрт өөрөө айгүй тийм нягтлж үзэх хэрэгтэй. За анхааралтай гэдэг юм уу? Ер нь юмыг яг бодит байдлаас нь дүгнээд 200-300 сая төгрөг үнэхээр тийм амархан 5 юм 10 суглаа хусаад гараад ирдэг бол хүн болгон баяжих боломжтой. За хоёрдугаард Facebook-ийн аюулгүй байдлыг өөрөө хангах хэрэгтэй. За гэр бүлийн мэдээлэл, хувийн амьдрал. За тэгээд нөгөө хайртай дотны хүмүүсээ гэдэг юм уу тэр хүмүүсээ хамгаалахын тулд зарим нэг юмыг нийтийн одоо Facebook гэдэг чинь одоо онлайн захим орчин. Тэгэхээр энэ дээр зарим нэг юм хувийн мэдээлэл хамаагүй битгий дийлгээд хамаагүй оруулаад одоо нөгөө би хоошоо явлаа, урагшаа явлаа, тэнд явж гин, энд явж гин гэдэг байдлаар оруулахгүй өөрсдийнхөө айл болох зарим нэг юмыг хувийн байлгаач ял гэж. Тэгвэл эн чинь нийтэд гараад ирэхлээр л мэдээлэл дотроос чинь ашигтай моментуудыг нь бүгдийг нөгөө заллигч тэгээд яг гол төвлөрүүлж аваад тэр болгон дээрээс өөрийг нь дараа нь заллих бүх юма бэлтжээл гэсэн үг л дээ. Тэгэхээр хүмүүс өөрсдөө урдсан сэргийлэх зүйлээ маш сайн гэдэг анхааралтай хянаа болгоомжтой байх хэрэгтэй дээ. Өнөөдрийн дугаарт маань мөрдөгч цагдаагийн дэслэгч Бихбат оролцлоо. Танд одоо иргэдэд мэдээлэл өгч одоо ингэж урдсан сэргийлэх ажил хийж байгаа танд хойштой ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд хүмүүс ч гэсэн ер нь бол цаашдаа бас анхаарал болгоомжтой байж энэ төрлийн гэмтэргээс өөрсдөө бол хайр тусны хүмүүсээ хамгаалж за тэгээд
өөрийн ор нэг байдлаар гэмтэр зөрчил хохирсон эсвэл хохирохоор байгаа хүмүүстэй анхаарал болж сэрэмжлүүлж байхгүй бол амар хэлбэр аргаар мөнгө олё гэсэн бодолтой сэтэл зоригтой хүмүүс маш их болцсон байдаг. Тийм болохоор энэ төрлийн гэмтэргээс өөрсдөө бид нар л яг 100% хамгаалах боломжтой шүү гэж хэлээ та. За